Миний хувьд авилгатай тэмцэх газар нэгэн яллагдчихын өмгөөлөгчөөр одоо мэдүүлгэн суугаад гарч ирлээ л да. Тэгээ төрсөн сэтгэл юу вэ гэхээр хүн ялж олноо, ялагдаж олноо, алдаж олноо, онж олноо, гагцгүй урагч байж болохгүй л гэсэн одоо бодол надад төрлөө. Уг хэргийн хувьд бол нэг байгууллагын дарга 20 хуультай залууг сургууль төгсөөд ирэнгүүт нь дэмжээ туслаад тэ өөдөн татаад албан тушаал ахиулаад тэгээ орон байртай болгоод бүхэл зүйлд нь дэмжиж явж исэн байгаа. Гэтэл байгууллагын дарга доод ажилтнуудынхаа буруутай үйл ажиллагааны улмаас санамсаргүй нэгэн алдаа гаргацсан байгаа байхгүй. Гэтэл тэр алдааных нь асуудлаар авилгатай тэмцэх газар асуусан чинь болоогүй, байгаагүй тэр зүйлийг байсан мэтэр цохиогоод ялцсан байвал яах вэ? Энд чи өөрөө байж болохгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл дотроо тэр хүний ажил албан тушаалыг авна гэж бодож исэн байгаа байхгүй. Тийм л хүнийг таниагүй байсан байна. Нөгөө талаас хуу хүнийхээ хувьд хүн гэдэг бол те урагч байж болохгүй да. Эн чинь өөрөө хуйлдаад дээ гэсэн үг биш. Гэхдээ хүн чанарын хувьд байж болохгүй зүйл гэж би бол боддог. Гэхдээ зарим улсууд тэгж боддгүй л юм шиг үү.